Та амьдралдаа янз янзын гаж кинонууд зөндөө үзэж байсан байх. Гэхдээ ахлах сургуулийнхныг авч явж исэн бүхэл бүтэн автобус голоороо хуваагдаж байгааг, багш нар сурагчид дээр амьд PUBG тоглож байгааг, үнийн толгойтой залуу паркур хийж байгааг гэх мэт балай балай юмнуудыг та зөвхөн миний өнөөдөр ярьж өгч юу кинон дээрээс л бөөнд нь харж болно. Японы хариулагч Шон Соногийн 2015 онд нээлттэй хийсэн Tag хэмээх нэртэй энэхүү кино нь яг л Шон Соногийн бусад бүтээлүүдийн адилаар маш өвөрмөц бөгөөд гаж кино буюу үнэхээр л би яг ямар новшоо үзээд суугаад байна гэх асуултыг тархин дотор чинь тодор бодогдуулж өгч чадах бүтээл үлээ. Тэгээ уг нь би найруулагч Шон Соно болон тэгээ өөрийнх нь кинонуудын талаар жоохон ярмаар байна. Одоо жишээ нь Love Exposure гэж кинонд нь бол би бүр амар хайртай байхгүй юу? Гэхдээ би ер нь бол кино үзэж байгаа бол ямар нэг трейлер эдрийн үзэлгүйгээр, найруулагч эдрийн судлалгүйгээр, ямар нэг өөртөө хүлээлт үүсгэлгүйгээр ингээд сохор орвол илүү гоё байдаг гэж боддог төрлийн байхгүй юу? Тэгээ тийм болохоор та нарт бас янз янзын хүлээлт эдэр үүсгээд яах вэ? Юу ингэ та наашир ингэ зүгээр нүдэн анчих тэгээ хэдүүлээ кинороогоо сохор орно. Зүгээрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дууд булам төрх харцсан чинь мас уурн галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр шүр. Тэгэхээр кино маань Японы нэгэн ахлах сургуулийн охид автобусаар зугаалганд явж буй зураглалаар эхлэх бөгөөд ийм сайхан өдрийг яг юу бэснүүлж чадах вүлээ дээ. За ямар ч үсэн энэ охин бол киноны маань гол дүр. Мицуко салхинаас сухтаасаар дөрвөн охинтой таарч нэгийг нь аварч чадсан ш дараачийн салхины нүүдлэнд өнөөх нь бас нэг хэсэг дугуйчдтай хамт бие тастуулна. Тэр хамаг урдаараа гүйсээр голын иргэн хажууд ирэхэд тэнд нь бөөн сургуулийн охтын цогцснууд байх бөгөөд мэдээж юм цусан тутгалцсан уцтай байгаад байхыг Мицуко хүсэхгүй штэ. Цэвэрхэн формолж өмсөөд за бас нүүр гараа сайтар угаадаг. Хаачхаа мэдэхгүй тэр алхаад л байлаа. Нэг л мэдсэн чинь нэг сургуулийн хашааны үүдэн дэр нь хамгийн сонин нь тентхийн хүүхдүүд бүгдээрээ түүнийг таниад байхад Мицуко бүр алиг нь ч таньдгүй. Ой санамжаа алдсан юм шиг байлээ. Ямар ч үсэн Аки гээд нэг охин түүнийг тайвшруулж за зүгээрээ чи ой санамжаа төрхөн зур алдсан юм шиг байна. Жаахан байж байгаа чи гайгүй болчих واخ. Хэдүүл хичээлдээ оръё гэд дагуулад явна. Аки Мицуко хоёр нэлээд сайн найзууд юм шиг байна лээ. Тэгээ бас тэдний фракцийн өөр нэг хэдэн охин байгаа. Мэдээж тийм аимшигтай зүйл харчихсан учраас Мицуко 50 амгалан байж яаж чадах вэ? Найзуудтай өнөөх автобус хуваадаг салхи энтрийн талаар яриад би бараг сэтгцэн өвчтэй юм шиг байна тийм үг гэж мэгсэн ч Аки маш тайвнаар хүлээж аван цонхон гоолгоод зүгээрээ айгаад байх юм юу ч байхгүй. Салхийг өөр дээрээ мэдэр. Энтергээд хэсэгхэн хугацаанд ч болов тайвшруулж чадна. Аки фракцийнхаа бусад охтуудыг цуглуулад хичээлээ тасалж гол орох гэж байсан ч замдаа багштай баригдахад багшаа бид нар харин нөгөө нэг Улаанбаатар принтээс сор ганц дэвтэр захиалсан баггүй. Тэгээд тэр мэн гадаа ирчиж гинэ. Хичээл орох гэж байна. Бүр юугүй хичээл орох гэж байна. Бүр нэг иймхэн зайвулдсан байна. Улаанбаатар принтээс өөрийнхөө хүссэн зураг дэвтрийн cover болгон авч сорын ганц дэвтэртэй болох боломжийг олгоцоход байхад тэгэл нөгөө нэг уйтгартай хаанаас ч хизээж олоод авчиж болдог байдг л нэг дэвтрүүдээр хичээл хийх гэдэг юм шүү дээ. Гүйстэй. Тэнхтэд байгаа. Солиороод байгаа. Балаараад байгаа. Жишээ нь одоо би бол Red Burger-ийнхээ логог хэвлүүлээд авцсан. Тэгээ хайртай Gaspar Noé найруулагчийнхаа Love гэж киноныхаа нэг хэсгийг хэвлүүлээд авцсан. Замун дээрээс нь бас Old Boy киноны дэсүг хэвлүүлээд авцсан. Дэвтрээ захиалж авахын тулд UB Print-ийн сайт доторх цор ганц дэвтэр захиалах гэсэн цэс рүү орж хүссэн зураг дэвтрийн нүүр болон ар хэсэгт байршуулад төлбөрөө төлөөд тэгэл болоо. За тэгээ анхаарах ёстой зүйлс гэвэл мэдээж зургийн чинь чанар нь өндөр байх шаардлагатай буюу 300 кБ-аас дээш хэмжээтэй зураг байх шаардлагатай. Тэгээ бас одоохондоо хөдөө орон нутагт хүргэлт арай хийхгүй байгаа юм байлээ. Тэгэхээр хотод байдаг хамаатан ахуулчаад тэгээ явуулчих болно гэсэн үг шүү дээ. Зургаа ард урд нь тохируулчаад тэгээд төлбөрөө газ төлөөд тэгээд захиалаарай заяа. Зөвхөн өөрийнхөө хүссэн те өөрөө зургаа өгсөн цор ганц дэвтэр дээрээ хичээлээ сайн гэрээ тэгээд хичээлийг шинжил амжилт. Ямар ч манай хэд хичээлээ тасалж гараад голын ирэг дээр хөөхөн юм ярьж суухад Мицукогийн ой санамж нь эргээд ирээгүй хэдий ч сэтгэл зүйн байдал нь хамаагүй дээрдэж эхлэх нь ойлгомжтой. Охтын нэг нь өнөөх автобустай холбоотой зүйлийг сонсцоход за чи бараг зэрэгэлдэх ертөнц рүү явчихад ирсэн ч байж магадгүй гэд нилээн нойрд юм ярьж эхэлдэг. Түүний хэлж бугааравал хэрвээ чи өөр хэний ч санаанд ормгүй зүйл гинэтхэн хийвэл өөрийнхөө ертөнцөөс гарч зэрэгэлдэх ертөнц рүү шилжих эсвэл бүр хувь тавилангаа ч өөрчилж чаддаг юм байх уу. За тэгвэл би одоо яг ямар санаанд оромгүй юм хийж болох вэ?
За би одоо ингээд зүг зүгээр байж ийснэ те гинт зүгээр ингээд нүүрэн дээр боо зорчвол яах вэ? Боо. За, мен зэрэгэлдээ ерөн зөрөө очсон. Хувь тавилангаа өөрчилсөн үү? Мен ч. Дараа нь тэд газраас хоёр дэр олоод түүгээрээ тоглож эхлэхэд бид баахан slow motion зураглуудыг хардаг. Мэдээж тэд өдөржин хичээлээ тасалж болохгүй учраас дараачийн цаг дээр хичээлдээ сун Мицуко газар дээрээс түрүү нэг шиг дэр олж харна. こっち。なんで授業サボるの？ Тэр дахиад л гүүгээд л байлаа. Явсаар нэгэн цагдаагийн хэсэг рүү орж тусламж гуйхад бас л хамгийн сонин нөгөө цагдаа түүнийг таниад байхад манай хүн бүр ерөөсөө таньдгүй. Бүр хачин зүйл гэвэл энэ удаад түүнийг Мицуко гэж таних биш, Кейко гэд бүр шал өөр нэрээр таниад байхаас гадна бүр хачин зүйл гэвэл тэр өөрийгөө толинд харсан чинь бүр шал өөр хүн болоод хувирчихсан байдаг. Гэхдээ дүүлээ стил гол дүрээ шин нэрээр нь биш Мицуко гэдэг нэрээр нь дуудаад явчихъя. Өнөөх цагдаа нь өөрийгөө түүний багын найз гэж танилцуулах бөгөөд чи ч одоо 25 хүрж иж юу сургуулийн форм энтер өмссөн энтергээд ямар ч үсэн энэ удаад тэр ахлах сургуулийн охин биш нас бит хүрсэн эмэгтэй болж таарлаа л да. Явсаар тэр хоёр хормын ордонд ирэхэд тэнд нь Аки зогсож байдаг. Ямар ч тач Аки түүнд би мэдчихэна зүгээр чимээгүй. Энэ чиний хорим. Тэгэхээр чимээгүй л хормын даашин зам өмсөд миний үгэнд ороодох гэд даашин зийг нь өмсүүлнэ. Би яг Мицуко юм уу Кейко юм уу яг юу болоод байгаа юм бэ гэж асуухад энэ нэлийн урт түүх учраас би дараа чам тайлбарлаж өгье гэд гинэт л өөртөө нойрхон байсан эмэгтэйчүүдийг видео тоглоомны NPC алж байгаа юм шиг л алаад эхэлдэг. Дараа нь тэр харсан лохны нэг хэсгийг Мицукод бариулж хорим руу н оруулах бөгөөд бөөн орилдсон охтын дундуур Мицуко маань явж сүү залуутайгаа нүүр тулах мөч ирнэ. Манай хоёр гарч гүйсээр Аки тэднийг саатуулахаар болон Мицуко дахиад л хаашаа ч хамаагүй хамаг хурдаараа гүн удалгүй нэг гүйлтийн тамирчин охин дахиад л түүнийг таньж дахиад л Мицуко ерөөсөө нөгөөхийгөө танихгүй байгаад байдаг. Энэ удаад түүнийг Изуми гэх нэрээр таниад байх бөгөөд талент харахад дахиад л тэр шал өөр хүн болсон байх нь ойлгомжтой. Тэрээр энэ удаад алсын зан гүйлтний багийн уралдаанд орж буй эмэгтэй дүрт орж барайн зүг рүү гүүгээд л байлаа. Яг ордгийн даваан дээр өнөөх хар уцтай багш нар нь болон гахаан царайд сүү залуу нь гарч ирээд араас нь хөөхөд хамт гүйж байсан эмэгтэйчүүдийн оронд ахлах сургуулийн фракцийнх нь гарч ирээд чи л бидний найдвар шүү. Чи энэ ертөнцөөс зугатах хэрэгтэй энтергээд хаашаа гүүхийг нь зааж өгдөг. Мицуко гүйсээр нэгэн сонин агуу маягийн зүйл рүү орж ирэхэд нэг огт танихгүй охин түүнийг дагуулan явж Тэгээ өмнө нөгөө нэг Мицуко зүгээр ганцаараа гүйж явж байгаад шууд ганцаарчлан таарсан хүмүүс нь бол яг дандаа сайн хүмүүс байсан шүү дээ. Гэхдээ энэ удаад энэ таарсан хүн нь бол сайн хүн биш байж таардаг. Тэгснээ бүр энтхийн бүхэл хүмүүс зөвхөн чамаас л болж үхэцгээдэг. Чи үхээд үгэл бүх зүйл сайхан болно. Чи үхээд өгөөч үлэгчин минь энтергээд худаг гаргаж ирээд яг алдгийн даваан дээр Аки гарч ирж дахин нэг удаа түүнийг аварна. Тэд хамтдаа явсаар агуун гүн хэсэгт очиод "Алив,
Би бол Мицуко гэж чангаар орилоодох гэж Аки түүнийг баахан шамдуулсны эцэст Мицуко эцэст нэг юм ихнийхээ дүрд орч чадах бөгөөд дараа нь Аки нэг Матриксын Red Pill, Blue Pill шиг юм харуулна. Бид хоёрын одоо байгаа ертөнц бол зохиомл ертөнц. Нэг хүн биднийг ийшээ авчирсан. Тэр хүнийг зөвхөн чи л зогсоож чадна. Чивэл энэ ертөнцийн гол дүр нь байхгүй юу та? Эндээс гарч бодит ертөнцид очихын тулд чи энэ утсыг татаж намайг устгах хэрэгтэй. За тэгээ утаснуудыг татаж Акиг алсны дараа түүний урд асар том гэрлэн хаалга нээгдэж Мицуко түүгээр нь яваа ордог. Чамайг ийм хол ирнэ гэж төсөөлсөнчгүй шүү. Ирээдүй тавтай морил. Чи аль дээр нас барсан? 2037 оны хавар нас барсан. Би чиний болон зарим найзуудын чинь ДНК-гийн дээжийг авч чадсан юм шүү дээ. Та нарын ДНК бидний entertainment болсон. Ямар авдэ? Машир 150 жилийн өмнө биелүүлж чадаагүй хүсэл минь. Хов тавиландаа бууж өг. I've been going